Үзэгч та бүхэнд орой мэнд хүргэе. 19 цагийн энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр өнөөгийн дийлэх гэр бүл Монголын уламжлалт чугын орчин үеийн соёл чугуу яваад байна. 3 ба түүнээс дээш давтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 133 иргэн байна. Мартин 8 цогтуугаар жолоо барьсан тохиолдол өнгөрсөн жилийнхээс 40% буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд Монгол улс 1 сая жуулчин хүлээн авна хэмээн тооцжээ. Гадаадын банк оруулж ирэх нь өндөр зээлийн хүүг бууруулж өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Хууль шүүхийн байгууллага хөрөнгө оруулагчдыг залхааж байна. Эдгээр олон бус мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Хөтөлбөрөөр нийгмийн сүлжээнд дөрвөн асуудлаар эхлүүлж байна. Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн өв соёл, зан заншил, гэр бүлийн уламжлалтай байдаг. Харин өнөө цагийн Монголын зарим гэр бүлүүд үндэсний уламжлал, ёс заншлаа алдах төдийгүй орчин үеийн гэр бүлийн соёл харилцааны хэм хэмжээгч бүрэн төлөвшүүлж чадаагүй байр байдалтай байгааг судлаач нар онцолж байна. За сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд нэгэн гэр бүлийн асуудал олонний анхаарлыг татсан. За тодорхойлбол 20 гаруй жил ханилсан нөхрийнхөө гэр бүлийнхнийг өөрийн гэртээ оруулж байгаагүй ярилцлагын дасалсан хэсэг захим орчинд тархаж олон нийтийг хоёр талцуулахад хүргээд байна. За энэхүү асуудал нь ганцхан гэр бүлийг онцгойлон ярьж байгаа мэт харагдавч бодит байдал дээр ижил төстэй нөхцөл байдалтай айл өөрхөө цөөнгүй байдаг гэдгийг судлаачид онцолж байна. Зүгээр хоёр монгол хүн гэрэлчээд нөхрийнхаа эхнэрийнхээ актыг оруулдаг шүү дээ. Гадаад биш байхгүй юу? Монгол хүмүүс ийм одоо жишээлбэл өөрийнхөө одоо эхнэрийн аав ээж орж ирэхлээр зөрөөд гараа явчихдаг хоёр монгол хүн суучаа тийм байж л байдаг шүү дээ. Тэдний үдэж байгаагаар уламжлалт гэр бүлийн ёс заншил хүндлэл алдагдах нь за гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болдог ажээ. Хайр сэтгэл байгаа учраас салахгүй тул түүнийхээ төлөө хүмүүжил авсаар агаад тэр чинь чадварлаг уул хат шиг тийм ээ хад асах шиг тийм хөдөлгөөнгүй тийм гоё ноён нуруутай эр хүн болж хувирж байгаа. Тэр Монгол одоо эмэгтэй хүн Монгол эр хүнийг үүсгдэг. Монгол жинхэнэ одоо ууж сэтгэлтэй эр хүн Монгол эмэгтэй хүнийг үүсгдэг. Тэгээ ингээд Монгол гэр бүл үүсдэг. За мөн орчин үеийн залуусын дунд гэр бүлийн харилцаа хариуцлагын талаарх ойлголт тусал байна. За үүний улмаас уламжлалт соёлоо бүрэн хадгалж чадахгүй. За нөгөө талаар орчин үеийн гэр бүлийн соёл харилцааны хэм маягийг ч бүрэн төлөвшүүлж чадаагүй. Завсрын хандлага бий болж байгаа нь гэр бүл салалтын тоо өсгөд нөлөөлж байна гэлээ. Гэртээ оруулсан гэхээр гэртээ оргнуулад байна гэх юм бол бас нэг талаараа буруу. Гэтэ зүгээр яг ингээд хэд тоног моног зүгээр гэртний хэсэг байж байгаад явна гэдэг бол ер нь бол энгийн л үзэгдэл гэж бодож байна. Хэрвээ танай эхнэр чинь тийм үйлдэл гаргаж чиний хувьд юу гэж байна? Тэгэл эхнэрийн халталт орондоо эхнэртэйгээ муудалцаад байх юм бол бас тийм сонь шүү дээ. Муухай шүү дээ. Миний зүгээс бол тийм бол би лав дамд амьдрахгүй хайртайсэн ч гэсэн. Ялгаатай байдал гэхээс илүүтэй гадуурхалт гэх юм уу? Аль эсвэл надад хэрэггүй ч юм уу? Нэг чинь нэг л бол огт хүлийн зөвшөөрөхгүй. Яагаад гэж гэр бүлд олдохгүй. Бүр анханасаа л тийм зан гараад зол дөнгөж 1-2 жил дээр л мэдээд ш. Тэгвэл баг болж болох юм. За иймээс гэр бүлийн боловсрол харилцааны соёлыг нэмэгдүүлэх, уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн амьдралтай зохистой хослуулах нь өнөөгийн нийгэмд чухал асуудлын нэг болоод байна. Гэр бүлийн үнцнийг баттгах баярын нэг бол эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөө. Гэтэл энэ өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаад их бүртгэгддэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн бие махбодод халдсан үйлдэлээр хязгаарлагдахгүй, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг ноцтой гэмт хэрэгт тооцогддог үлээ. Жил бүрийн 3 дугаар сар бол цагдаагийн байгууллагт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл ихээр бүртгэгддэг. Энэ оны 3 дугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 107 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн хараат бос байдалд оруулах, бие махбодод халдах зэрэг үйлдэл болон эсвэлтгэн тухай ойлголт билээ. Ийм төрлийн зөрчил гэмт хэрэг нь ихэвчлэн давтамжтайгаар үйлдэгддэг бөгөөд хохирогчид айдас дарамтаас шалтгаалan мэдээлэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 131 гомдол мэдээлэл бүртгэгдэж байсан бол энэ онд 107 болж 18.3% буурсан үзүүлэлттэй байгаамаа. Та бүхний амраа. Цагдаагийн байгууллагт өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн байдлаар 107 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ болохоор мөн оны 3 сарын 8-ны өдөр
бүртгэгдсэн тоо мэдээлэлээс 18.3% буурсан үзүүлэлттэй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн ноцтой асуудлын нэг ихвээр байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх, давтан үлдэгдэхээс хамгаалах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Тухайлбал давтан хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй этгээдүүдэд хяналт тавих ажлыг эхлүүлж, энэ оны эхний 2 сарын байдлаар 133 иргэнийг бүртгэл хяналтанд авч ажиллаж байна. За жил болгоны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгөх хандлагатай байдаг. За үүнтэй холбогдуулна манай байгууллагаас 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гэр бүлийн хүчирхийллээс өрсөн сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн нэг удаагийн маргаан төдий биш, хүний амнаас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэмт хэрэг гэдгийг анхааруулж байна. Мөн иргэдэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэлийг харсан, сонссон тохиолдолд үл хайхран өнгөрөхгүйгээр 102 тусгай дугаарт мэдээлж хүний амнаас аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг уриалж байна. Эмэгтэйчүүдийн баяраар гэр бүлийн хүчирхийллээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг тасардаггүй. Өнгөрсөн ням гарагт Ослын шинжтэй дуудлага 351, согтуугаар жолоо барьсан тохиолдолд 73 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 40% буурсан үзүүлэлт болж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тээврийн цагдаагийн албанд Ослын шинжтэй дуудлага мэдээлэл 351 удаа бүртгэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоосон тохиолдолд 73 удаа бүртгэгдсэн ба за энэ нь өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад 40%-аар буурсан эерэг үзүүлэлт болж байна. За 3 дугаар сарын 7-ны өдөр 407 зам төр Ослын шинжтэй дуудлага мэдээлэл. За 8-ны өдөр 351 дуудлага мэдээлэл тус бүртгэгдсэн байж байна. Ер нь бол энгийн өдрүүдэд бол зам төр Ослын шинжтэй дуудлага мэдээлэл 250-300 орчим ярьдаг. За баярын уур амьсгал орцолтой энэ тоо мэдээлж жоохон нэмэгдсэн юм хандлагатай байж байна. За замтэр ослын тухайд бол энэ бол яг хэвийн л байгаа үзэгдэл. Цогтвор тээврийн жолоодох зөрчил бол 7-ны өдөр 83, 8-ны өдөр 73 бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад одоо 40 орчим буурсан нэр үзэлттэй байж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Улсын хурлын гишүүний ёс зүй хариуцлагын асуудалтай холбогдуулан Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачилсан. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийг Улсын хурлын дарга учрал Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр нар Улсын хурлд өргөн барьлаа. Улсын хурлын гишүүний хариуцлага ёс зүйг сайжруулах зорилготой Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг Улсын хурлд өнөөдөр Улсын хурлын дарга учрал болон Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр нар өргөн барьлаа. Хуулийн төсөл нь тусдаа хууль биш бөгөөд Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулахаар тусгасан юм а. Ингэснээр парламентын гишүүдийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлж иргэдийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэхүйн санаачилсан Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой буюу Улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дөнгөж сая Улсын хурлын дарга учрал Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр өргөн барьлаа. За парламент хэрхэн хэлэлцгийг одоо парламентээр өнөөдөр хуулийн төсөл нээлттэй тавигдаад явчихна. За парламент хэлэлцэх дарааллынхаа дагуу хэлэлцээд явна. За энэ хуулийн гол үзэл баримтлал бол 1992 онд одоо үндсэн хуулинд тусгагдсан Улсын хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгар болгохтой холбоотой буюу Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой энэ хуулийг органик хуулийнхан хүрээнд юм тодорхой болгож өгч байгаа. Өнөөдрийн хүртэл яагаад хэрэгжихгүй тодорхой бос яваад байсан юм бэ гэдгийг нь хуулийнхын хүрээнд тодорхой болгож байгаа. Ямар нэгэн бие даасан хууль биш. Улсын хурлын тухай хуулинд байдаг одоо Улсын хурлын гишүүний амлалт гэж байна. Энэ амлалт бол одоо зүгээр нэг хоосон амлалт бол биш. Энэ бол хуулийн зүйл заалттай хуулийн өмнө хариуцлага хүлээх ийм одоо санкц. Тэгэхээр Улсын хурлын тухай хуулийн жишээ нь 7-гийн 2-т Улсын хурлын гишүүний тангар гэж байдаг тийм ээ. Улсын хурлын гишүүн би нийт ард түмний элчийн хувьд гэж байгаа тангарыг өргөдөг. Энэ тангарагт нь ёс зүйн хэмжээг чандан сахих гэж өгүүлбэр нэмж байгаа гэсэн үг. За ингээд Улсын хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулснараа Улсын хурлын гишүүн одоо зарим зүйл залтуудаас нь та бүхэн товчхон одоо хэлэхэд Улсын хурлын нийт одоо чуулганыхаа хуралдаанд тий хавар намрын чуулганы хуралдааныхаа 70-аас доошгүй өвдөн гэсэн үг. Тэгвэл Улсын хурлын гишүүд энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж парламентын нэр хүндийг хамгаалах, ёс зүй хариуцлагын тогтолцоог сайжруулахад чухал алхам болно гэж үзээд байгаа юм а. За энэ хуулийн талаар би яг нарийн одоо яг өргөн барьсан тэр үг өгүүлбэрийг уншиж арай танилцаж амжаагүй байна. Мэдээж одоо тодорхой хэмжээний ёс зүйн алдаа гаргаж байгаа
одоо мөн авилга албан тушаалын хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг үнэхээр одоо хэрэгт холбогдсон шүүхээр нотлогдох юм бол эгүүлэн татах нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ үүнээс үүдээд ямар нэгэн хилмигдүүлэлт явах вэ гэдэг дээр бас нэлээ одоо санаа завинж байгаа. Тийм учраас яг өргөн баригдсан энэ хуулийн төсөлтөд эхлээд танилцаад тэгээд саналаа хэлэх нь зүйтэй байна. Хуулийн төсөл цаашид улсын хурлын холбогдох байнгын хороод болон нэгдсэн жуулганаар яаралтай гормоор хилцэгдэнэ. Төслийн хүрээнд улсын хурлын гишүүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол мөн үндсэн хуулийг зөрчсөн бол тангарахтаа харшуултал хийсэн бол мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмбуруутай тогтоогдсон түнчлэн чуулганы хуралдаанд удаадаараа оролцоогүй бол эгүүлэн татах хуулийн төсөл юм а. Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Бат Амгалангийн дүү Батбаярт мөнгө алдсан гэх Зэс Эрдэнэ хувь компани 7000 гаруй хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл жагсаал хийлээ. Учир нь 700 гаруй ажилтан цалингаа авч чадахгүй хүрээд байгаа бөгөөд тус компанийн үйл ажиллагааг зогсоход хүрээд байгаа юм байна. Хэрв тухайн асуудлыг шийдэхгүй бол үйлсвэрлэн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна. За энэ өнөөдөр орхон аймгаас Зэс компани жирийн хувьцаа эзэмшигч төлөөлөл бичсэн байна. Тэгээд одоо өнөөдөр энд ирэх болсон үнэн шаардлага тавих болсон үнэн шаардлага асуудал гарлаа л да. Тэгэхээр маа компаниар төлөөлөл хөрөн оруулалт хэлсэн захирлаар ажиллаж байсан баяр буюу одоо сайд Бат Амгалангийн төрсөн дүү Батбаяр маад ажиллаж байсан. За хөрөн оруулалтыг хариуцаж ажиллаж байхдаа борлуулалтыг өөрөө төрийн нэрээр ингэж борлуулж явсан. За ингэж явах явцдаа бид борлуулалтын баг 1 буюу 7 орчим тэрбум төгрөгийг завшиж ингэж алга болгосон асуудал гарсан. За тэгээд 7 орчим тэрбум төгрөг зөвхөн өмнөдөө албан татвар нэрийдлэр 30 орчим тэрбум төгрөгийг байхгүй болгосон. За тэгээд энэ асуудал өөрөө төлөөлөл өдөртөх зүйлийн хуралдаар яригдсан. За тэгэхээр төлөөлөл өдөртөх зүйлээрээс бол хариуцлага авсан ажилтан албан тушаалтуудаа халсан. Дээрээс нь болохоор Бэйти компаниар дамжуулан зэсээ борлуулахгүй Зэс компани өөрөө одоо зэсээ борлуулъя гэдэг ийм шийдвэр гаргасан. За энэ шийдвэрүүдийг бодвол одоо Бэйти компани өөрөө шүүхэд өгөөд одоо үйлдвэрлэе гэдэг. Өнөөдрийн нөхцөл байдлын шүүхийн маргаанууд нь явсаар хагаад өнөөдөр Зэс компани үйлдвэр маань ажиллахгүй нөхцөл байдал орчод байгаа. Хоёр цагаан сарын өмнө 2 сарын 13-нд бид нар аялалтай тэмцэх газар Монгол орон даяар хэмжээ өрлөө. Энд Бат Амгалантай холбоотой Батбаяртай холбоотой. Батбаярууд бол 30 тэрбум төгрөгийг шалжигдуулаад 2024 онд Бат Амгалан ахыхаа улсын хурлын сонгуулийн ажил зарцуулсан байх магадлал тун өндөр. Тийм учраас бид нар аялалтай тэмцэх газар хандсан. Яг өнөөдрийн байдлаар бол аялалтай тэмцэх газраас манай 25,000 хувьцаа эзэмшигчдийн иргэн ашиг хамгаалсан ямар шийдвэр хүрээгүй. Монгол улс өнгөрөх 2025 онд 840 мянган жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс Монгол улсад ирсэн жуулчдын тоо 16%-аар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8%-ийг эзэлж байгаа юм. Тэгвэл энэ жил 1 сая жуулчин хүлээн авах хэмээн тооцоолсон Монгол улс зам тээврийн нөхцөл, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний чанар зэргийг анхаарах шаардлагатай болж байгаа юм. Монгол улс 2023 онд 651 мянган жуулчин, 2024 онд 808 мянган жуулчин. Харин өнгөрсөн онд 847 мянган жуулчин хүлээн авч 16% өсөлттэй байсан. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8%-ийг бүрдүүлсэн юм а. Харин энэ онд Монгол улс 1 сая жуулчин хүлээн авах төсөөлөлтэй байгааг Монгол улсын ерөнхий сайд онцолж байна. 2025 онд Монгол улс 847 мянган жуулчин хүлээж авсан. 2024 онд 720 мянган жуулчин хүлээж авсан их өсөлтөд тооцогдож байсан бол энэ 720-оос 847 мянга болж 130 мянган жуулчнаар жуулчдын тоос нь бол манай эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбар бодит эдийн засгийн нэг чиглэл болж хөгжиж байгаа тийм цаахан активч боллоо. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8%-ийг аялал жуулчлалын салбар бүрдүүлсэн байна. Энэ бол одоо өмнөх оноос 16% өссөн. Бүс нутгийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт байна. Энэ онд Монгол улсын засгийн газар 847 мянган жуулчнаас энэ өсөлтөө хуваарь хадгалж 1 сая жуулчин хүлээж авахар төлөвлөж ийм зорилт төвшүүлж ажиллаж байна. Өмнөх жилүүдэд их тийм харьцангуй хангалтгүй өсөж ирсэн дүнг харж болдог л да. Ер нь бол ойролцоогоор дунджаар 2-3% өсөлттэй явж исэн бол сүүлийн жилүүдэд их өндөр түвшинд өсөж байгаа. Бас манай Монгол улсын засгийн газраас ер нь аялал жуулчлалын салбарт их онцгой анхаарлаа шүү дээ. Тэгээ энэ ч бас үр дүнгээ өгж байна. Тэгээд аялал жуулчлалын салбарт бас
төр хувийн хөвшлийн нэг тийм одоо түншлэлийн байгууллага манай алил жуулчлалын мэрэгжлийн холбоо үүсч бий болоод нэг талаас хувийн хөвшлээ төлөөлөд нөгөө талаас төрийн чиг үүргийг гүйцэтгэхэд Монгол улсыг бас дэлхийн зах зээл дээр сурталчлахад мэдээж Монгол улсын засгийн газрынхаа дэмжлэгтэй нөгөө талаас хувийн хөвшлийн маш идэвхтэй оролцоотойгоор ингэж явж байгаа нь бас их тийм сайн хамтын ажиллагааны бодит жишээ болж байна. Мөн дэлхийн аялал зохио 20 орны нэгээр Монгол улс шалгарч түүнчлэн геополитикийн хувьд ч Азийн хамгийн аюулгүй орноор нэрлэгдсэн энэхүү жуулчдын анхаарлыг татаж байгаа гэдгийг хэлж байсан юм а. Тэгвэл Монгол улс 1 сая жуулчин үлээ авах бэлтгэлээ хангасан уу гэх асуулт ч үүнээс урган гарч байгаа юм а. Харин нөгөө талаас жуулчдын сэтгэл ханамжийн байдлын 2024 оны судалгааг харахад нийт жуулчдын 38% нь сэтгэл хангалуун. Харин 58% дунд зэрэг 5% нь сэтгэл дундуур гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс шалтгаалan жуулчдын сэтгэл ханамж буурахад нөлөөлж буй хүчин зүйлийн талаар салбарынхан ингэж тайлбарлаж байна. Ер нь бол яг гадаад жуулчдын хувьд манай аймаг одоо говь руу явж байгаа бас нэг төчиж газар тэ зориож газруудын нэг. За тэгээд ер нь бол одоо жуулчдад үйлчлэгээний одоо бас манай аймаг бол ер нь Монгол улсаас үйлчлэгээнийхээ хувьд бас нэлээд одоо араар бичигддэг. Тэгэхээр одоо энэ үйлчлэгээний соёлыг сайжруулах чиглэлээр бол сургалтууд тэгээд одоо энэ арга хэмжээний зохион байгуулж байгаа бас одоо илүү үр өгөөж өгнө гэж харж байгаа. Яг одоо энэ нөгөө зах зээлийн зарчмаар явж байгаа бох. Тэгвэл бол одоо тэр нэг жуулчдын ийм сезонны үе гэж байна те. Тэгэхээр энэ Монгол аялагчид дотоод аялагчдад бас нэмэгдсэн зүйлүүд байдаг. Яг гадаадын аялагчдад бол энэ 11 сарда нэг тийм уулзалт хийгээд юуг одоо нэг үнэ ингээд нэг гэрээ байгуулчихдаг байхгүй. Тэгэхээр бол гадаад аялагчдэр бол нэмэгддэг байх. Яг нэг дотоодын нэг зорио очих яг нэг сезонны одоо уул устай газар ч юм уу те. Тэр нь бас нэмээд идэг тал байдаг. Манай аймгийн хувьд бол тэр нь бол харьцангуй гайгүй. Гаднаас ирж байгаа аялагч нарыг бид нэр аль болохоор тийм ээ нэг удаа аялаад ирэхэд тэр хүмүүс маань дараагийн хүмүүстэй одоо аяллаа саналыг бол тавьдгаар энэ бас ингээд гадны одоо аялагч нарын гол үзүүлэлт байгаа. Тийм учраас бид нар нэг ирэхэд нь тэр хүмүүс болгонд аль болохоор таатай орчныг бүрдүүлээд байгальд үзэж байгаа орчин нөхцөлд нь тааруулаад одоо тэр мэдрэмжээр нь тэр хүн одоо юу үзэж сонирхох гэж байгаа тэр болгонд нь тэр жуулчныхаа сэтгэл ханамжинд нь маш сайн үйлчлэх хэрэгтэй. Одоо дараагийн сэтгэл ханамж сайтай байх юм бол дараагийн аялагч нар маань ирэх учиртай. Ийм учраас бид нар тухайн аялагч нарт одоо маш их боломжтой яг өөрийнхөө үзэж байгааг тухайн хүндэн тааруулаад ингээд одоо сонирхолтой нийцүүлж аяллыг бол зохион байгуулах хэрэгтэй гэж би бас бодож байгаа. Тухайлбал жуулчдын сезон орох үед нэмэгддэг үнийн өртөг, мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандарт тааруу зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ аялал жуулчлалын салбарынхны зүгээс мэдээж ирсэн жуулчдыг сэтгэл хангалуун байлгахыг зорддог хэдий ч гадны хүчин зүйлс буюу зам тээврийн нөхцөл мөн интернет зэрэг жижиг асуудлууд ч мөн жуулчдын тав тух сэтгэл ханамжийг бууруулахад нөлөөлдөг байна. Ингээд Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар аялал жуулчлалын цаашдын хөгжлийн бодлогод тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, мөн хүртээмжтэй аялал жуулчлалыг дэмжих зэрэг 3 бодлогод тулгуурлаж, ирэх жилүүдэд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэдгийг онцолж байсан юм а. Гаднаас 1 сая жуулчин авах хүсэлтэд зэрэгцээд гадны банкыг Монголд оруулна гэх уриалга шуугиж эхэллээ. Улсын хурлын дарга учрал хаврын чуулганаар банкны тухай хуулийг хэлэлцээж гадаадын банк оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл эдийн засагчдын зүгээс гадны банкыг Монгол улсад оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлж өндөр зээлийн хүү буурах магадлалтай гэсэн байр суурийг илэрхийлж байна. За энэ өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлэн тойм болонгаа хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Тэгэхээр Монголын банк санхүүгийн салбарт гадаадын банкуудыг оруулж ирэх асуудал дахин хөндөгдөж яригдж байна. За тухайлбал бол улсын хурлын дарга хаврын чуулганаар банкуудын тухай хуулийг хэлэлцэж гадны банкуудыг оруулж ирэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээсэн байдаг. За тэгвэл үүнтэй зэрэгцэн гадаадын банкуудыг оруулж ирэхийг дэмжих үү хэмээх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. За хэлэлцүүлэгт ирсэн эдийн засагчдын зүгээс гадаадын банкуудыг оруулж ирснээр өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гайсалцуулаа баярлалаа хамхандаа. Ерөнхийдөө яг ингээд хэрэглэгчийн зүгээс те ард иргэдийн зүгээс ингээд хараад үзэх юм бол өнөөдөр бол маш олон мэрэгчтнүүд энд ерөнхийдөө өөрсдийнхөө байр суурийг хилж ингээд ерөнхийдөө давуу болон сул тал гэх мэтлэн зүйлсүүдийг бол чуулж байна. Тэгэхээр яг миний хувьд болох дээр бол би бол яг эдийн засагч хүн. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд бодоход бол бас
хэрэглэгчтэй тийм ээ ард түмэндээ бас сонголт бас олон байх нь нөгөө талдаа бас цаг нь ирсэн болов гэж бодож байна. Ер нь бол бид нэр ингээд гадааддод ч юм уу те аялаад ингээ харж байхад бол зөвхөн тухайн улс орны банкуд бас биш те өөр улс орны банкуд олон төрлийн үйлчилгээнүүд ингээд үзүүлж байдаг. Тэгэхээр бас магадгүй энэний давуу тал нь нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх шинэ бизнес зах зээл дээр нэвтрэх гээд те ингээд иймэрхүү давуу талууд үүсэх юм болоо да гэсэн энэ хилцүүлгээс бол би олд өгнж байна. Тэгэхээр бодлогын хүнд уялдаад бол жишээл манай Монголын банкуд бол ингээд одоо хадгаламж болон зээлийн хүүгээ олд өнөдр тогтоож байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө эдийн засгийн одоо те хүчин чадал сайтай байгаа улс орнууд төр бол зээлийн хүү бол тэндээ бол харьцан бага байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар л үндсэндээ бол яаж энэ эдийн засгийнхаа одоо хэрэгслүүдэд ашиглаж тэр одоо зээлийн хүүг бууруулах нөгөө талдаа томоохон одоо ийм хөрөнгө оруулалтын те томоохон санхүүжилтийн давуу тал боломжт одоо шинэ боломжуудыг бүрдүүлж өгөх гэдэг тал дээр л бол бид нар ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр утгаараа бол яг гурав дахь одоо те улс орны банк орж ирэх юм бол бас банкны үйлчилгээ шинжлэхдэх одоо шинэ шатанд гарах те ингээд ийм тодорхой хэмжээний бас өрсөлдөөн орж ирснээр бас ард иргэд давуу тал бол бий болох магадaltaй гэж бодож байна да. Гэхдээ нөгөө талдаа бол мэдээж нөгөө юунуудаа бол сайн хийх хэрэгтэй. Хязгааруудаа ямар бид нэр боломжийг энэ банкудад олгохын ямар хүрээнд үйлчилгээг үзүүлэхийн тэгэхээр тэр утгаараа зөв хийж чадвал би бол цаг нь ирсэн болов уу гэж хувь хүний хувьд бодож байна. There are few ways. Ерөнхийдөө өнөөдрийн арга хэмжээнд өрсөнд баярлаа. За манай EBRD буюу Европын сэргээн босголт хөгжлийн банк нь маань 1991 оноос хойш одоо яг энэ чиглэлээр үйл ажиллагаагаа ингээ явуулж байна. За мэдээж гадны банк одоо Монголын зах зээл буюу за бүр ер нь ганц Монгол биш бусад орны зах зээлд ороход хамгийн чухал юм нь бол тухайн банк шаардлага хангасан байх хэрэгтэй байдаг. Шаардлага бол хамгийн энэ түрүүнд чухал. За хоёр дахь сайн талыг ярих юм бол ерөөсөө банкны үйлчилгээг хамгийн дээд түвшинд одоо авчирдгаараа сайн талтай. За дараагийн бас нэг сайн тал нь бол технологийн хөгжлийг тухайн одоо бүс нутагтаа нэвтрүүлдэг. За мөн гурав дахь одоо холбогдогч үйл ажиллагаа болон ямар нэгэн бусад нийгэмлэг ч юм уу хоршоо ийм холбогдолтой үйл ажиллагаануудыг мөн давхар авчирдаг ийм ашигтай гэж байна. Ерөнхийдөө бодвол Монголын хүн амын хэдэн хувь нь одоо банкны салбараар банкны одоо нэг эрэлт нийлүүлэлт гэсэн харьцаагаа ер нь хардаг гинэ. За тэгээд Монголын хувьд бол сайшаалтай тал нь бол технологи дижиталын хувьд бол айгүй сайн хөгжсөн байгаа банкны салбарын хувьд гинэ. Тэгээд яг энэ талаараа яг цахим салбарт одоогоор одоо нэг мэдээлэл айгүй авах боломжтой болохоор айгүй дата нэг цугларсан. Тэр датан дээр яг том мэдээлэл дээр үндэслээд шийдвэр гаргахад амархан болцсон гинэ Монголын банкнуудын хувьд. За өөрөөр хэлбэл Монголын банкны салбар харьцангуй цөөн тоглогчтой өрсөлдөөн сул зах зээлд тооцогддог. За харин гадаадын банк орж ирснээр зээлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний төрөл. За түүнчлэн нэмэгдэж технологи болон санхүүгийн шин шийдлүүд гарна гэж үзэж байгаа юм а. За харин хувийн хвшлийн төлөөлөлч мөн гадаадын банкыг оруулж ирэхийг дэмжиж Монголын санхүүгийн салбарыг за илүү нээлттэй болгож тухайлх юм бол хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн онцолж байгаа юм а. Миний бодлоор бол ер нь гадны хөрөнгө оруулалттай банкуд Монгол улс төрөлд одоо бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа бол явуулж байгаа. Тэгээд яг нийт иргэдэд юм уу гадны хөрөнгө оруулалтаагаар гадны банк орж ирэхэд бол нээлттэй байх ёстой л гэж бодож байна. Ягаад тэгэхээр Монгол улсын бусад бүхэл зах зээл өөрөө одоо гадны хөрөнгө оруулалт юм гадаад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр тэр чигээрээ л орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг эсэргүүцэд байгаа хүмүүс бол би бол байхгүй л гэж бодож байна. Яг зээлийн хөө ер нь бол яг үйлдвэрлэл тал дээр бол хөө үл өндөр байгаа. Энэ дээр юунд хөрөнгө оруулж байгаа гэдгээс бол хамаарна. Ерөнхийдөө бизнесийн орчинд маань бол яг нөгөө одоо юу гэдэг ингээд уртудаан хугацаанд өрөөгөөж өгөхтэй яг энэ бизнесийн үндсэн хөрөнгөнд оруулж хөрөнгө оруулалтыг жишээ нэг арилжааны банкны арилжааны зээлээр шийдэх гэдэг бол өөрөө угаасаа их усөрөд бол зардал өндөр гарна л да. Тэгэхээр одоо мэдээж бидний асуудлыг шийдэхин тулд нэгдүгээр хадгаламжийн үг асуудлыг шийдэх хэрэгтэй.
За хадгаламжийн хөв гэдэг ингүү хадгаламжийн хүч өөрөө Монгол банкныхаа бодлогын хөвтэй аюултай явчихдаг. За тэгэхээр бодлогын хөв өөрөө бага байх хэвээр. Бодлогын өөрөө бага байж бас нөгөө талд хөрөнгөний зах зээл өөрөө хөгжинэ. Хэрвээ бодлогын хөв өөрөө юм өндөр байх юм бол хадгаламжийн хөв өндөр байна. Нөгөө талдаа гаднаас орж ирж байгаа банкуд ч гэсэн ерөнхийдөө тэгэл хадгаламжийн хөв өндөр тавиал нөгөө талдаа бас зээлийн хүн ч гэсэн нэг тийм буурахгүй болов гэж бодож байна. Тэгэхээр давхар нэгэнт гадны банк оруулж ирж байгаа бол нөгөө талдаа бас яг энэ бодлогын хөв тал дээр нэлээд сайн ажиллах шаардлагатай. Бодлогын хөв өөрөө өндөр байгаа гол шалтгаан нь бол төсвийн тэлэлт, төсвийн зардал өөрөө өндөр байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас нөгөө инфляци барих гад бодлогын хөв төв банкор өндөр байлгаад байдаг. Тэгэхээр нэг талаас бол төсвийн тэлэлт гэдэг зүйл өөрөө шиггүй зардал гэдэг зүйлүүдийг өөрөө төсвөөрөө багасгах хэрэгтэй. Аль болох яг эдийн засаг руу нийлүүлж байгаа мөнгө маань өөрөө эргээд баялаг бүтээдэг, үйлдвэрлэл явуулдаг. За яг юм үйлдвэр одоо эдийн засаг дээр үүссэн нэмэлтийн хөсвөр дээр тулгуурлаж яг нэг эдийн засаг руу орж явах хэрэгтэй. Баялаг бүтээгээгүй яг ямар нэгэн баялагтай уялдаагүй мөнгө л эдийн засаг руу ороод ирэхлээрээ тэр чинь асар том одоо инфляцийн хөшүүрэг орж ирэл байна л да. За тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсад гадаадын банкны салбар шууд үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд зарим улсын банк зөвхөн төлөөлөгчийн газраар дамжуулан ажиллаж байгаа. За тэгвэл одоо байгаа дотоодын банкуд ерөнхийдөө Монгол улсад монопол тогтоож зээлийн хүүг харьцангуй өндөр байгаагч зарим эдийн засагчид шүүмжлээд байсан юм а. За иймээс хувийн хвшилч тэр за иргэд эдийн засагчдын хувьд ч тэр гадаадын банкуудыг үе шаттайгаар нэвтрүүлж за хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгосноор Монголын банк санхүүгийн зах зээлд шинэ боломж өрсөлдөөнийг бий болгох магадлалтай хэмээн үзэж байгаа юм а. За хаврын чуулганаар хилэлцэгдэх хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. За уг хууль 2013 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл за нийт 15 удаа өөрчлөлт оруулсан буюу за жил тутамдаа одоо хуульд бол гар хүрч за тухайн үеийн засгийн газар тухайн үеийн төрийн үйл ажиллагаатай холбогдуулан ийхүү нэмэлт өөрчлөлт оруулсаар ирсэн. Тэгэхээр энэ удаагийн хуулийн өөрчлөлт бол за эдийн засаг Монгол улсын эдийн засаг өссөн за валютын нөөц нэмэгдсэн за төгрөгийн анч тогтвортой байгаа зэрэг макро эдийн засгийн хувьд бол харьцангуй гайгүй одоо байгаа учраас энэ хугацаанд одоо дамжиж хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж за хөрөнгө оруулагчид татах цаашлаад засгийн газараас ирэмбэлсэн 14 мега төслийг урагшлуулахад бол гадаадын хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх бол зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр манай улсын хувьд хөрөнгө оруулагч нарт одоо ээлгүй ханддаг хэд хэдэн асуудал бий. За эдгээр энийг бол мэдээж улс төрийн нөхцөлгүй байдал, за татварын ойлгомжгүй байдал, за шүүх хуулийн маргаан зэрэг асуудлууд бол хөрөнгө оруулагчдад эргээд үйл ажиллагаа явуулах буюу тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь сүргээр нөлөөлсөн хэвээр байгаа. Тэгэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд орсон одоо хуулийн өөрчлөлтөөр бол эдгээр асуудлыг шийдэж чадаагүй буюу за 10 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нарт одоо тулгамдаад байгаа энэ асуудлыг бол одоо энэ удаагийн хуулиар дахин одоо сайжруулахаар энэхүү нэмэлт өөрчлөлт оруулахаар орж байна. Одоо жишээ нь хувийн хвшил хоорондын бас маргаанууд байдаг. За тэгэхээр тэрийг бол мэдээж шүүхээр шийдээд явахаас өөр гарцгүй. За шүүхийн хувьд бол төрөл бүрийн яг удаашрал байна. Дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр удаашрал байна гэсэн гомдлууд ирж байгаа. Төрийн эсрэг гэвэл за ерөнхийдөө төрийн хүнд суртал бас бага байна их байна гэдэг талын гомдлууд их байна. За тэгээд төрийн хүнд суртал дотроо татварын маргаанууд нэлээд их байдаг. Нэг байгууллагаас нөгөө байгууллага руу эрх шилжүүлэх. За эрх шилжүүлэх дотроо жишээлбэл сэргээгт хэрчим хүч байна, уул уурхай байна. За амнаатыг өндөр гэж бас гадны хөрөнгө оруулагчид гомдолдог тий. За одоо ойлгомжгүй зүйл гэх юм бол биднэрт мэдээж нөгөө нэг улс төр маань солигдоо тий. Одоо бол цаашдаа гайгүй болох байх гэж харагдаж байгаа. Маш их гоё найдлага тавигдаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14-р зүйл заалтад за хөрөнгө оруулагч нар дараах төрлийн татварыг төлнө хэмээн хууль заасан байгаа. За энд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гайл, за нэмэгцэн өртөг, ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг бол ашиглана гэж заасан байгаа. Гэвч яг одоо хуулийн маргаантай асуудал үүсгэхэд эдгээр асуудлыг ялангуяа татварын орчныг шийдэхэд бол хууль шүүхийн одоо байгууллага дээр очиод хөрөнгө оруулагчдын маргаан бол 6 жил орчим одоо үргэлжилдэг. Энэ нь бол хөрөнгө оруулагч нар аливаа аж ахуйн нэгжийг бол залхаадаг ийм одоо үйл ажиллагаад залхаан цэвэрлэлт явагддаг гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болвол тэр нэмэлт өөрчлөлтөөр бол одоо олон улсын арбитрийг бас хүлээн зөвшөөрдөг, арбитрийн шийдвэрийг шууд хүлээн зөвшөөрдөг болно гэсэн арбитраар явж болно гэсэн юм заалт орсон байгаа. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдад бас илүү ээлтэй болох болов гэж бодож байгаа. Уул уурхай дээр түшгэлсэн эдийн засгтаа манай улсын хувьд бол уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт
татахад бол илүү одоо хялбар даваа байдал бий болгодог. Өөрөөр хэлэх юм бол нэг салбарыг одоо тусгайлан авч үздэг гэж болно. Тэгэхээр энэ байдлыг бол энэ удаагийн хуульд бол тусгахгүй. Өөрөөр хэлэх юм бол нэг салбарыг тусгайлан аваад үзчихээр эргээд дараагийн жил үүнээс одоо 2-3 жилийн дараа дахиад за мал аж ахуйн салбар, тээвэр логистикийн салбар гэх бус салбар дээр одоо хөрөнгө оруулалт татахад за эргээд энэ хууль нь бол садаа болохоор дахиад нөгөө хуульдаа өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тэгэхээр энэ удаагийн хуулиар бол аль нэг салбарыг тусгаалan авч үзэхгүйгээр оруулж ирж байгаа нь бас онцлогтой болж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хамгийн одоо хөрөнгө оруулалтын оргил үе бол 2011-ээс 2012 онд хамгийн их хөрөнгө оруулалт татдаг орж ирж исэн. За түүнээс хойш бол хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар за 2024-2025 оны байдлаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд аваад үзэх юм бол 2024 онд нэг 5 тэрбум Америк доллар, 2025 онд нэг 5.6 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байгаа. За эдгээрийн дийлэнх нь мэдээж уул уурхайн салбар, за хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг одоо бусад одоо жижиг салбарууд дээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа уул уурхайн салбараас бусад одоо энэ хөрөнгө оруулалтын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр энэ гацааг бол энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол оруулж ирж байгаа. Тэгэхээр эдийн засаг худалдааны төв дээр бол өнөөдрийн байдлаар нэг гадаад дотоодын 40 гаруй томоохон төсөл одоо хөтөлбөр ирсэн байна. За энийг бол бид хөрөнгө оруулалт татахын тулд за гадагшаага эдгээр төслүүдийг танилцуулж байгаа. За эдгээр төслүүдийн дийлэнх нь мөн л мэдээж уул уурхайн салбар руу чиглэсэн ийм төслүүд байгаа. Тэгэхээр уул уурхайн салбар бол яалтчгүй Монгол улсын эдийн засгийг нуруунд дээр өөрч авч байгаа гэдэг утгаараа за гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн одоо хөрөнгө оруулах одоо сонирхол эргээд өргөөж хүртэх сонирхол нь бол илүү байдаг. Тэгэхээр энэ удаагийн оруулж ирж байгаа төслүүдийн хувьд ч гэсэн за яг ингээд уул уурхайн салбар дээр бол дийлэнх төслүүд бол төвлөрч байна. Монголд хөрөнгө оруулалт ямар чиглэлээр илүү боломжтой вэ гэдэг тал дээр бас ярив. Мэдээж юуны өмнө уул уурхай бол одоогийн байдлаар хамгийн их хөрөнгө оруулалтыг татж байгаа боломжтой салбар байгаа. За мөн цаашлаад одоо сэргээгт эрчим хүч, ногоон эрчим хүч, ногоон технологи, за тэрнээс гадна хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй дотроо бол яванда одоо мал тийм одоо мал аж ахуйн бүтээгдэхүүн тухайлбал одоогийн байдлаар манайх ноолуурын дэлхийн одоо хамгийн том экспортлогчдын нэг болсон байна. Адууны махны хамгийн том экспортлогч болсон байна. Уул уурхайгаар түшгэлдэг манай улсын хувьд бол экспортын дийлэнх хувийг уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбар эзэлж байгаа. Тэгэхээр эхний 2 сарын байдлаарх одоо статистик мэдээллийг харах юм бол за Монгол улсын хувьд нэг 15.8 сая тонн чулуу нүүрс, за 0.42 сая тонн зэсийн баяжмал, 129 сая тонн төмрийн өдөр экспортлсон байна. За экспортын хэмжээг хараад үзсэн өмнөх жилүүдтэй харьцуулахад бол за чулуу нүүрсний хэмжээ бол 2024-2025 онтой харьцуулахад бол за 49-өөс 54 сая тонноор өссөн байгаа. За зэсийн баяжмлын хувьд ч гэсэн 49-өөс 65 сая тонноор өссөн. За төмрийн өдрийн хувьд бол бас 24-өөс 25 онд бол зэсийн төмрийн өдрийн хувьд за 15-аас 18 сая тонноор өссөн байгаа. Тэгэхээр импортоос хамааралтай Монгол улсын хувьд бол газрын тос боловсруулах үйлдвэр за зэс зэрэг одоо уул уурхайн бүтээгдэхүүнээ ядаж нэмэн өртөг шингээж үйлдвэрлэх бол зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр газрын тосны одоо нефтийн бүтээгдэхүүний импортынхоо одоо жил бүр өссөөр байгаа нь бол газрын тос ашиглах боловсруулах үйлдвэр одоо Монгол улсад байхгүй. Энэ үйлдвэрийг барихаар одоо сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч гэсэн уг төсөл бол өнөөдрийн хүртэл ашиглалтанд ороогүй ингээ олон үе засгийн газар дамжаад уг төслийг хэрэгжүүлнэ гэдээ ярьдаг. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр за гадагшаа урсгах валютын урсгал буурна. Өөрөөр хэлэх юм бол бид дотооддоо за тухайн одоо бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд нэмэн өртгөж шингээж чадсанаар эдийн засгийн хувьд ч гэсэн тэлэх одоо ийм боломж бол харагдаж байгаа. Тэгэхээр сүүлийн одоо 2 жил яригдж байгаа энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол энэ одоо хаврын чуулганаар хилэлцэх гол хуулийн төслүүдийн нэг яах аргагүй болж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хөтөлбөрөө үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Монгол Улсын засгийн газраас орон нутагт иргэдэд өмчлөлийн газрыг олгох эрхийг өгсөний дагуу 2026 онд Сүхбаатар аймгийн Баруун урт суманд шинэ суурьшлийн бүсэд 410, аймгийн төв дотор 35 нэгж талбарыг 3 дугаар сарын 9-нд олгохоор шийдсэн. Үүний дагуу газраа авах хүсэлтэд иргэд 3 дугаар сарын 3-ны байдлаар багийн засаг даргаас 6,000 тодорхойлт авч 3 дугаар сарын 6-наас эхлэн өргөдөл хүлээн авах газарт очирлож эхэлжээ.
Сүүлийн 10 жил Сүхбаатар аймагт иргэдэд өмчлийн газар олгох үйл ажиллагаа зогсож 2026 Сүхбаатар аймагт 1116 өмчлийн газар олгохоос аймгийн төв баруун урт сум 445 нэгж талбарыг олгохоор болсон. 445 нэгж газрын төлөө 6000 гаруй иргэд ичиг баримтаа бүрдүүлэн 3 сарын 6-наас 3 хоног жагсаж 3 дугаар сарын 9-өөс 9 цагаас дарааллын дагуу өргөдлийг хүлээн авч газар олгох үйл ажиллагаа эхлэв. Газар авах иргэд 3 дугаар сарын 6-нд 130 хүн, 7-нд 200 гаруй, 8-нд 300 гаруй хүн очир дараалалдаа газар авахар 3 хоног хонжээ. Энэ дунд эмэгтэйчүүд өндөр настангууд хүртэл хонсон байна. Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэд аюулгүй байдал хэв журмын сахиулан ажиллаж байна. 400 гаруй нэгж талбар газар дээр 6000 гаруй хүсэлт өргөдөл хүлээн авах учир энэхүү иргэдийн бөөгнөр эмх журмгүй байдал үүсэх нөхцөл бүрдээд байна. Нөгөө талаас газар авах гэсэн иргэдийн эрэл хэрэгцээ шаардлага асар ихээр хөрөмтлөгжээ. Иргэд нэг өрхөд нэг газар олгосоо аль болох хүртээмжтэй байдлаар зохион байгуулаасаа гэсэн хүсэлттэй байгаагаа хэллээ. Одоо энд одоо 2-3 онцон ингээл дараалал 3-4 өргө гадаадаарч хөрсөн. Тэгээд ахмад настай ус байна. Энэ аль бол гард иргэдэл ер нь бодмоор байна л гэж бодлоо. Хүртээмжтэй байдлаа. Тий, ер нь аль талаас нь тий. Тэгэхээр ч одоо энд урдуур ингээд зогсон ус олгож одоо доор аж олон одоо материалтай байгаа шүү дээ тий. Нэг хүн гэхэл одоо хүүхд дээр хэдэн хүүхд байгаа тий нийт хэмжлэлээр авчих нь тэгэх юм бол бид нар ямар ч одоо энэ зогсон энэ олон ус чинь ямар ч хүртээмж болчих. Таны одоо хэд дээр өгөө? Миний одоо багцаагаар 190 дээр л байгаа энэ хавцаа. Эмэгтэй хүмүүс эдгээр энэ настай хүмүүс эдгээр чи зогсоод үнэн гэсэн үг ш. Даарч өрөө зогсож штэ. Тэгээ бид нар бол өөрөхөд нэгийгээл гэж дэмжиж байна ер нь. Тэгэхгүй бид нар ямар ч хүртээмжгүй байна штэ, тийм ээ. Тэгээ энд гөгшин настай хүмүүс байна өөрхий сууж чадахгүй. Та хэр удаж байна уу? Би удаж байна. Хан шахагдаад энэ доочроос гарчхаад ингээд нуруу зовдод ингээд зогсож байна тий. Тэгээ бүр шахагцаар байгаа бүр араадаа олчихоос зогсож байна. Бага. Тэгээд газар олголт 10 жил олгогдоогүй учраас өнөөдөр юм газраар өлссөн байна. Үндсэндээ цангацсан байна. Маш хэцүү байна. Энэ иргэдийг харж хахад иргэдийн өргөдлийг хүлээн авах газар олгох асуудлыг хуулиараа сумын засаг дарга зохион байгуулж олгосон газарт аймгийн засаг дарга захирамж гаргаж батламжилна. Иймээс баруун урт сумын засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж зохион байгуулж байна. Газар олголтын үнэн шударга нээлттэй явуулах, үүднээс иргэдийн нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл нэг хүнийг ажлын хэсэгт орж хяналт тавин ажилуулах юм байна. 3 сарын 9-ний 11 цагийн байдлаар 25 хүн 50 байшд газраа аваад байна. Одоо л бид яг нэг 445 нэгж байршил дээр хүмүүсийн өргөдлийг аваад өргөдлөө хаана. За ер нь л одоо аймгийн засаг даргаас тэр сумын засаг даргаас нь чиглэл өгсөн. За ирэх хоногт бол 1000-аар нь 1500-аар нь өгнөө. Тэгэхээр энийг бас хэвлэл мэдээлэлээр иргэдтэй сайн хэлж таниулаарай. Дараа жил бас боломж байгаа. Тэрний дараа жилч боломж байгаа шүү гэдгийг хэлж байна. Газар олголт өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Иргэдийн бичиг баримт бүрдүүл дутуу байх, газраа сонгох, тал дээр удаашралтай байх зэрэг асуудал тулгарч байгаа гэлээ. Говьсонбор аймгийн цагдаагийн элц 2025 онд үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус сумын төрийн болон төрийн бус байгууллага иргэд малчид өргөнөөр оролцлоо. Говьсонбор аймгийн цагдаагийн элцийн 2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах өдрөлгийг энэ оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянтал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран зохион байгуулсан. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх нөлөөллийн ажлуудыг хийсэн. За мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой одоо гэрэл болгогч зөвчөг мөн одоо энэ бол жил болгон зохион байгуулагддаг уламжлалт ажиллагаа болсон. За мөн манайх нөгөө авц замтай ойролцоо одоо бусад эмнэлгийн авц замтай ойролцоо учраас зам тээврийн ослын эмнэлтэй холбоотой арга хэмжээ өгсөн зохион байгуулж ажиллалаа. За тэгээд мөн ахын архитектурын сектуртай холбоотой ажлууд ингээд зохион байгуулж ажилласан. За энэ ажлын хүрээнд маань өмнөх онтойгоо харьцуулахад бол нэлээд одоо гэмт хэрэг зөрчлүүд маань буурсан юм эрэг үзүүлэлт гарсан юм сайхан жил болж байна. За тэгээд одоо цаашид мөн хийж хэрэгжүүлэх ажлууд зөндөө байгаа. Тэгээд төлөвлөсөн ажлууд маш бага. Өдөрлөх тус суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд малчид өргөнөөр оролцож гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд тулгамдж байгаа болон цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцож, сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдаж, хууль эрх зүйн зөвлөгөө авлаа. Өнөөдөр Говьсонбор аймгийн цагдаагийн элцийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн өдрөлгийг Баянтал суманд амжилттай зохион байгууллаа. Өдрөлөгт маань сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон сумын маань иргэд маш идэвхтэй хамрагдсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө. За 2025 онд
Баян тал сумынхаа гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөд нэг хамтарч ажилласан. Үүний үр дүнд гэмтэрэг зөрчил маань тухайн орон нутагт бол буурсан эерэг үзүүлэлттэй гарсан байгаа. Сумын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл маань одоо цагдаагийн хэсгийн хамт олонны одоо хэсгийн албаагч нарын албаны байрыг 5 сая төгрөгөөр бүрэн тохижуулсан. Мөн одоо албаны автомашиныг засвар үйлчилгээ хийж одоо албаны бэлэн байдал хангахад одоо дэмжлэг үзүүлж ажилласан байгаа. Парламентаас дэвшүүлж байгаа бодлого эрх зүйн шинжилгээний талаар төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж танилцууллаа. Уулзалтаар яригдсан асуудлыг эренбэлж улсын хурал засгийн газрын бодлого үйл ажиллагаанд тусгаж ажил хэрэг болох юм байна. Улсын хурлын дарга тэргүүтээ улсын хурал засгийн газрын гишүүд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж хууль тогтоох дээд байгууллагын бодлого хэрэгжүүлэх эрх зүйн шинжилгээний талаар мэдээлэл танилцууллаа. Сэлэнг аймгийн Алтан булаг сумаас эхэлсэн уулзалт Хоймор нутаг, Хөвсгөл нутагт өндөрлсөн юм а. Орон нутгийн иргэдтэй уулзахдаа улсын хурлын дарга учрал тулгамдж байгаа асуудал хууль тогтоомжийн хэрэгжилт болон эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлөлтийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж дараа нь иргэдийн асуултанд хариулт өгсөв. Энэ үеэр улсын хурлын дарга нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалж үлдэх бодлогыг төрийн бодлогын төвд байлгах ёстой. Тиймээс Нарлаг Монголын малчин хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг улсын хурал сойрхон баталснаар малчид өөрсдөө экспортлогч болох эрх зүйн боломжийг нээсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Евразийн бүс нутгийн улсууд руу 3 жилийн хугацаанд махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноос налууран бүтээгдэхүүнээс 204 төрөл, хөдөө аж ахуйн бусад нэрийн 65 төрлийн барааг тус татваргүй экспортлно. Цаашид бүсчилсэн загвараар логистикийн төв байгуулж экспортыг нэгдсэн зохион байгуулалтаар дэмжин манлайлан ажиллагаа мөн онцоллоо. Тэгээд чигүүргийн шинжилгээ хийгээгүйгээр өмнө нь батлагдсан улсын жилийн төлөвлөгөөнд 9% хэмнэ гэж бичсэн заалтыг хэрэгжүүлэхэд бүх шатанд аваач 9% найцсан. Уг нь засгийн газар дээр тухайн үед салбарын яамдууд нь дотооддоо зохион байгуулалт 9% хэмнэ гэсэн шүү дээ. Тэгээ ингээд нэг ой дагуулж хүзүү гэдэг юм шиг юм хийдэг. Би бол энийг огт хэмжихгүй байгаа. Чигүүргийн шинжилгээ хийх хэрэгтэй. Иргэжлийн төсөв дээр бол энэ юм одоо боллоо. Удахгүй эхлэх хаврын ээлжид чуулганаар иргэн аж ахуйн нэгжин хийж бүтээх гэсэн хүслийг хяссан. Чөдөр тушаа болсон бүх дүрм журмыг чөлөөлж зөвшөөрлийн хууль түүнийг дагалдах, эр гарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөний тухай, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн эвшлийн түншлэлийн тухай зэрэг олон хуулиудыг хилэлцэж батлана гэдгээ улсын хурлын дарга танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн систем санхүүгийн боловсролын тухай энэ асуудлыг оруулж өгөхгүй бид бүхэн асуудлынхаа зовлонд унсаар байх болно. 20 гаруй одоо мянган малчин өрөхөд 5 сая одоо гаруй малыг малж байна. За үүнээс гарч байгаа нөхөн сэргээгж байгаа баялагийг эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа юм бол одоо манай аймагт байхгүй наа. Бид ч гэсэн аймагтаа энэ мөнгөө тогтоож аймгийн эрүүл мэндийн салбар чаддаг юм а хийгээд ингээд бас мөнгөө бас аваад тэр хэмжээгээр эрүүл мэндийн салбарын одоо амьдрал ахуйн сайн баймаар байж штэ. Одоо үед чинь гараараа илдээд арьс илдээ зогсчод хүн байхгүй. Хамгийн ихний ээлжинд 100 шинээр 50-мээргүй байна. Хөрдөөсөл. Тэгэхээр одоо тэр хээж помп дулааны ноцоос рертг ирчмүж энэ рүү л явдмаар байна. 100 мянган нарны гэр энэ хөтөлбөрийг би техникийн одоо бас мэргэжилтний хувьд би дэмжиж байгаамаа. Иргэдийн асуултанд улсын хурал засгийн газрын гишүүд хариулт өгч зарим асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажиллалаа. Тухайлбал Хөвсгөл аймагт аймгийн хөгжимд драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгах, хүүхэд хамгааллын байрны барилгын төсөв, Солонготын даваанаас мөрөн хүртэлх авто замын барилгын төслийг урагшлуулах, дэд станцын трансформаторыг шийдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг судлан үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Шихэн хутаг их сургуулийн Дэлхийн оюуныг Монголд санаачлагын хүрээнд хуульч ёс номыг монгол хэлний орчуулан хэвлүүлсэний нээлтийн аслал боллоо. Ингэснээр Монголын хуульч эрх зүйд судлаач оюутнуудад орчин үеийн эрх зүйн философийн суурь ойлголтуудыг их хэл дээрээ судлах чухал ач холбогдолтой болж байна.
За Чихийн утга их сургуулийн Дэлхийн оюуны өвийг Монголд санаачлагын хүрээнд хууль ёс номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэний албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. За энэхүү бүтээл нь орчин үеийн эрх зүйн философи, онолын хамгийн нөлөө бүхий судалгааны нэг бөгөөд хууль гэж юу болох, за нийгэмд ямар үүрэгтэй вэ гэдгийг гүнзгий шинжилсэн академик бүтээл юм а. За Дэлхийн олон их сургууль судалгааны байгууллагуудад уг номыг эрх зүйн онолын суурийг сурвалж болгон ашигладаг байна. Тэгэхээр энэ Yale их сургуулийн профессор Шапиро гэж профессорын legality буюу хууль ёс гэдэг номыг Чихийн утга их сургуулийн Дэлхийн оюуны өвийг Монголд санаачлаг гэдэг төслийн хүрээнд гаргаж байна. Нийгэмд одоо нийгмийн хөгжилд урагшлуулахаасаа илүү саад болох хүний эрхэд халтай ёс суртахууны хэм хэмжээнүүдийг огоорсон ийм одоо хууль дүрм олноороо гараад байвал одоо нийгмийн хөгжилд бол их саадтай. Энэ учраас бол үндэс суурийг бол хэцүү болох ёстой гэдэг энэ одоо үзэл баримтлалын хүрээнд концепцийн хүрээнд энэ ном төвөрөгдсөн байгаа юм. Тэгээ 2011 онд гарснаас хойш дэлхийн олон оронд орчуулагдаж гарсан. Энийн дээр бол маш их хүч хөдөлмөр энерги зарцуулж иж энэ ном гарлаа. Одоо тэгэхээр энэ бол одоо олон газар ихтэй сургуулиудын номын санд, хурлын номын санд, олон газрын номын санд орчин харамсалтай нь одоо их олон хувиар хэвлээд бүх одоо нийтэд одоо тийм хүргэх боломж хязгаарлагдана. Энэ чинь одоо гэрээгийн тийм эрхийн авч биднээс хөвлөж штэ. За намын монгол хэл дээрх орчуулгыг хуульж орчуулагчийг амгалан хийж, за орчуулгын редактораар шинжлэх ухааны доктор профессор Лүндэ Жансан ажилласан бөгөөд Монгол Улсын их хурлын тамгын газар хэвлүүлэх эрхийг авч Чихийн утга их сургуультай хамтран хэрэгжүүлжээ. Манай хууль тогтоогч нар хуулийн бодлого боловсруулагчид тэгээ хуулийг хэрэгжүүлдэг хүмүүст бол зөв шийдвэр гаргах ухаалаг хууль тогтоомж боловсруулахад их нэмэр болох учиртай. Энэ бүтээлийг бол одоо Улсын хурлын тамгын газар идэвхтэй хөхүүлэн дэмжиж санаачилж ажилласан. Бүтээлийг бол яг мэргэжлийн орчуулга, за тэгээд хуулийн салбарын хүн мэдлэгтэй хүн орчуулж манай гавьяат хууль зүйн шинжилгээний доктор Лүндэ Жанцгаа редакторлж өөрөлдөл хянан тохиолдуулж энэ бүтээл гарсан байна. Тэгээд өнөөдөр энэ намын нээлт явж байна. За цөөн тоогоор хэвлэгдсэн энэхүү бүтээл нь Монголын хуульч, эрх зүйч, судлаач, оюутнуудад орчин үеийн эрх зүйн философийн суурь ойлголтуудыг эхэл дээрээ судлах чухал ач холбогдолтой болж байна. Сэтгүүлч нийтлэл Жотхон баярын үйл хэрэг дурсгалыг хүндэтгэн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ зарлалаа. Энэ жилийн уралдааны бүтээлийн чанар сайжирч агуулга өргөн болсон байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе. Нийтлэл Жотхон баяр сангаас зохион байгуулсан шилдэг бүтээлийн уралдаанд 44 сэтгүүлч нийтлэл бүтээлээ ирүүлжээ. Үүнээс $90,000 манифест бүтээлээр баримт шалгах төвийн баримт шалгагч сэтгүүлч ануудаар тэргуун барьж шалгарсан бол 2 дугаар байрт үндэсний тоом сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ган гэрлийн ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орон бүтээл хуульгүй томилгоо бүтээлээрээ өнөөдөр сонины тоомч сувдманаар тус тус байр эзэллээ. Жотхон баяр сангаас зохион байгуулсан улс төр эдийн засгийн нийтлэлийн уралдаанд би хуульгүй томилгоо гэдэг материалаараа нийтлэлээр оролцсон. Энэ нийтлэлд маань юу хөндөж байна гэхээр засгийн газар 2019 оноос хойш төрөмчид компаниудад онцгой дэглэмд тогтоож өргөн эрхт төлөөлөгч томилдог болсон. Ингэж томилхдоо 1991 оны бүгд 8 дахь Монгол Ард улсын засгийн газарт одоо эрх хадгалах тухай хуулийг баримталчаад энэ томилгоо хийсээр байгаа. Тэгээд энэ нь болохоор өөрөөр хэлбэл нөгөө үндсэн хууль баталгаас өмнөх хуулийг баримтлан энэ томилгоо хийсээр байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэх юм уу? Одоо мөрдөж байгаа юм хуулиудад одоо энэ төрөмчид компанид онцгой дэглэм тогтоож бед томилготой холбоотой энэ тодорхой зохицуулалт байхгүй. Энэ одоо нөгөө хуулийн хийдэл үүсгэж үндсэн хуульд одоо нийцэхгүй байна гэдэг энэ томилгооны талаар ерөөдөө бичсэн нийтлэл маань 3 дугаар байрт шалгарсан байгаа. Тэгээ маш их баяртай байна. 5 улс төрийн хүч нэр дэвшүүлэх хэрэгтэй байгаа. Энэд бүгдээрээ сонгуульд оролцох болов яах бол те. Одоо яг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандидатууд ямар хүмүүс байх вэ? Боломжтой вэ гэдэг талаар нийтлэгдсэн байгаа. Тэгээд энэ сэдвийг сонгосон болохоор би отгоо эрхлэгчийнхаа зэргээр нь 9 жил орчим ажилласан яг удирдлаганд нь. Тэгээд бас олон юм заалгаж ирсэн. Улс төрийн аналитик, улс төрийн нийтлэлийг юу ямар байдлаар бичих ёстой вэ гэдэг юм уу те.
тэр өнцгөөс нь бодоод л бас заалжсэн юм аа яагаад энэ уралдаанд оролцоод дид байр эзэлсэндээ баяртай байна. Энэ жилийн уралдаан улс төр эдийн засгийн сэдвийн хүрээ өргөжөж, орон нутгийн сэтгүүлч нарт идэвхтэй оролцсон бүтээлээ ирүүлсэн байна. Цар хүрээний хувьд болохоор оролцогчдын доо нэмэгдэж байна. Зөвхөн хотоос гэлтгүй орон нутгаас бас сэтгүүлчдийн одоо материалууд ирж байна. Хотод болж байгаа асуудал биш, орон нутагт болж байгаа орон нутгийн шин чанартай асуудлыг хүндсэн бүтээлүүд зөндөө орж ирлээ. Тэр болон одоо хүмүүсд анзаардаг асуудлыг хүндэж байгаанаас онцлогтой байна. Өнгөрсөн жил бас энэ нийтлэлийн уралдааны шүүж явахад 28 бүтээл иржсэн. Тэгэхээр нийтлэлийн тоо бол ирсэн гэсэн маань. Энэ жилийн бүтээлийн хувьд улс төр эдийн засаг уул уурхайн чиглэлээр маш их нийтлүүд ирсэн. Гэхдээ зөвхөн энэ сэдвүүдээр хязгаарлагдахгүй маш тийм өргөн хүрээний асуудлууд руу бас орсон сонирхолтой нийтлэлийн уралдаан болж байна. Тэгээд энэ жилийн бүтээлүүд сэтгүүлчид нөгөө нэг нээлттэй өгөгдөл нэлээх байгаатай холбоотойгоор өгөгдлийг ашиглаж бичсэн боловсруулалт хийсэн тийм нийтлүүд маш их байсан. Нийтлэл Чотонбаяр сангаас зарласан энэхүү уралдаан нь мэрэгжлийн сэтгүүл зүг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан асуудлыг задлах, шүүмжлэх, аналитик сэтгүүл зүйн бүтээлийг дэлгэрүүлэх зорилготой энэхүү 2 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол Улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн Жамбын Матхүнх агсны мэндэлсний 100 жилийн энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан түүний улс төрийн үйл ажиллагаа их орондоо оруулсан хувь нэмрийг олон нийтэд ялангуяа залуу үед таниулах зорилготой хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Залуучуудын мэдэх ёстой түүхийг залуучуудад тэдний хэлээр, тэдний ойлгодог хэлбэрээр тайлбарлая гэдэг ийм зорилготойгоор ардчлалын өглөө хэмээх аяныг эхлүүлээд байна. Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн ардын их хурлын тэргүүлэгчдийн дараагасан Жамбын Батмүнх агсны мэндэлсний 100 жилийн энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол ардын намаас ардчлалын өглөө нэртэй аян зохион байгуулахар болсноо өнөөдөр мэдээллээ. 1990 оны 3 дугаар сарын энэ өдөр Монгол улс төр нийгмийн амьдралд түүхэн шийдвэр гарч Монгол улс ардчилсан нийгэм рүү тайван замаар шилжих эхлэл тавигдсан гэж үздэг. Тухайн үед ардын их хурлын тэргүүлэгчдийн дараагаар ажиллаж байсан Жамбын Батмүнх хүч хэрэглэж хэрэглэж болохгүй хэмээн мэдэгдэж улс төрийн хурц нөхцөл байдлыг тайван замаар шийдвэр гаргасан нь Монголын ардчилсан түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Иймээс ардчилсан өглөө аяны хүрээнд тухайн үеийн түүхэн үйл явдлыг эргэн сануулах, ардчилсан шилжилтийн үнцийг тайван замаар өөрчлөлт хийсэн Монголын туршлагыг залуу үед таниулах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм а. Одоо 100 жилийн аагаар бол бид бүхэн илүү залуучууд руу чиглүүлж илүү нөлөөллийн ажил болгож өргөн хүрээнд тэмдэглэе гэдэг одоо шийдвэр гарсан. За энэ шийдвэрийнхээ хүрээнд Батмүнх агсны төрсөн нутаг буюу Улс аймагт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За мөн нийслэл Улаанбаатар хотод арга хэмжээнүүдийг зохион байгуулж төлөвлөж ажиллаж байна. Өглөө 11 цагт Мөсийн 5 дугаар сургуулийн одоо урд байдаг хөшөөнд нь цэцэг өргөж ёслолын ажиллаар эхэлнэ. За ингээд 12 цагт яг энэ тусгаар тогтнолын ордны нэг давхарт энэхүү дижитал галерей маань нээлт болно. За энэ нээлтэн дээр Батмүнх агсантай хамтарч ажиллаж байсан одоо мөр зэрэгцэн ажиллаж байсан тухайн үед бас залуу явсан хүмүүс төрчид ирж байгаа. Энэхүү нээлтийн араас үргэлжлээд 13 цагт тусгаар тогтнолын ордны их танхимд залуучуудын нэгдсэн арга хэмжээ болно. 700 залуучуудын арга хэмжээ болно. За энэ арга хэмжээнд дээр бид бүхэн ардчлал 50 замаар өрнөсний одоо ач гавьяа үүний үр дүн гэдэг сэдвээр мэтгэлцээнийг зохион байгуулна. Залуучууд маань илтгэл тавина. За тухайн үеийн бас яг энэ цаг үед манлайлж явсан хүмүүсээс маань яриа өгнө. Сайхан одоо дурсамжаа хуваалцах нь байна. За бүү март уран сайхны кино гэдэг кино байдаг те. Энэ киног цуглаж ирсэн 700 залуучуудтай бас хамтдаа үзье. Бид нар энэ зундаа дахиад 7 сард Улс аймгийн Хэрэг суманд 100 жилийнхээ баяр наадмын арга хэмжээ бас тийм зохион байгуулахаар бид нар төлөвлөж байгаа. Тэгээд хүний хүмүүс бие биенийхээ эсрэг хүч хэрэглэж хэрэгжиж болохгүй гэсэн тэр үг нь одоо өнөөдөр хүртэл нийгмийн чиг баримжаа болоо явж байгаа. Энэ бол Монгол хүн бүрийн санаж авах ёстой үг гэж би боддог. Ж Батмүнх агснаа Монгол Улсын их сургууль, Улсын багшийн их сургууль, намын дээд сургуульд багш, декан, орлогч захирал зэрэг албыг 23 жил, намын төв хорооны хилцээний дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын ардын депутатын тэргүүлэгч даргаар нийтдээ 17 жил ажиллажээ. Тэрээр Монгол Улсын дээд боловсрол, тэр дундаа эдийн засгийн, удирдлагын ухаан, техникийн шинжлэх ухааны хөгжилд чамгүй хувь нэмэр оруулсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор 2026 оны 5 дугаар сарын 19-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олимпийн таеквондогийн Аз тээврийн аврах шалгаруулах 25 дугаар тэмцээн болно.
Монгол улсад анх удаага зохион байгуулагдж буй спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн Олимпийн таеквондогийн Аз тивийн аварга шалралт тэмцээнд Аз тивийн 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцох юм а. Тэмцээнд тамирчид Пүмсэ, Тулаан, Пара таеквондо гэсэн 3 төрлөөр өсөлдөн. Тэмцээний жин тусварын шилдэг тамирчид 2026 оны 9 дугаар сарын 19-ноос 10 дугаар сарын 4-ний өдрүүд Япон улсын Айчимож Нагайот ноолох Азийн зуны 20 дугаар спортын наадамд оролцох эрхээ авах юм а. Түүнчлэн дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч доктор Чоу Чунгван өөрийн биер хүрэлцэн гэж оролцохоос гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг Авестаг хамт олон Америк шүд шоуны алтан баазрын эзэд бүрэн бүрэлдэхүүнээр ирж таеквондогийн урлаг хүч чадлын гайхамшигыг Монгол төмөнд төлөвлөх юм а. Бидний хувьд бол энэ тэмцээг маш бэлгшээж байгаа. Ер нь бол Риогийн 2016 Риогийн Олимпиад Монголын тамирчид Олимпийн төрлөөр анх удаага Тэмүүж мануурч ирэх авч энгийн төрөлд оролцож исэн бол Парис болон Токиогийн Олимпиад амжилттай оролцоод Парисын Олимпиадаас алтан медаль хүртсэн. Энэ нас бид нарт бас өшөө урам зориг өгөө цаашлаа бид нар одоо олон улсын томоохон тэмцээн их хорондоо хийн гэдэг нь бол таеквондогийн дараагийн шат төвшөнд гарахад бол нэлээд том сөөр болно гэж үзэж байгаа. Тэгээд энэ удаагийн тэмцээн манаас онцлогтойноос тэр түрүүлсэн дээ. Азийн наадмын эрх олгоно гэдэг бол энэ өөрөө маш том үзүүл, шалгуур үзүүлэлт ийм тэмцээн болж байгаа маш онцлогтой байгаа. Тэгээ энэ бас манай тамирчдад бас нутаг дээр энэ сайхан тэмцээнд оролцоод өшөө олон эрх аваад Азийн тоглолтонд сайн өндөр амжилт үзүүлнэ. Цаашлаад бид нэр 2028 оны Олимпиадо энгийн төрөлдөө болон пара төрөлд амжилтаа батгах энгийн төрөлдөө амжилт үзүүлэх суурь болно гэж үзэж байгаа. Энэ том тэмцээний эрхийг мэдээж олон сарын өмнө авсан байгаа учраас бэлтгэлээ бол сайн хангасан багч чадж байна. Тийм бид нар 12 сард тамирчид оролцох тамирчдын сонгуульд шалгуултыг хийсэн. Хийснээс хойш ерөнхийдөө бид нар 12 сар 1 сард ерөнхийдөө Монгол улсын хувьд бол тамирчид бэлтгэл сургалт хийхэд бол хүнд байдаг. Энэ үедээ бид нар бол нэгдсэн баазад бэлтгэл сургалтаа Сэлэнгийн хөдөл хотноо бид нар тамирчдаа гаргацсан таеквондогийн бэлтгэлийн таеквондо хөгжлийн төв дээр бэлтгэл сургалтаа баазааж байна. Ингээд бид нар ерөнхийдөө одоо цаашлаад тэмцээний өмнө урьдсан байдлаараас Туркид болох олон улсын Европын тэмцээнд оноо олох тэмцээнд оролцоо тамирчдаа ерөнхийдөө ямар төвшөнд байна. Цаашлаад Азийн аварта бид нар дутагдaltaй юмнууд юу вэ гэдэгт үднээсээ үзээд 3 төрөлтөө ерөнхийдөө сайн оролцсон. Пара болон Пүмсэ тэгээ энгийн гэдэг энэ 3 төрлөөрөө болж байгаагаар онцлогтой байж байгаа. Энэ нь бол зөвхөн дан насанд хүрэгчтэй ангиллаар. Пүмсэдээ ер нь хэрэг билсэн. Пүмсэний тамирчид маань бол ерөнхийдөө бас бид өнгөрсөн жил манайх юм Пүмсэний дэлхийн аварга, хошоо дэлхийн аварга, Солонгос улсын мэрэгчлэн ажиллуулж байгаа. Энэ төрөл дээр бас нэлээд сайн үзнэ гэсэн бодлого байна. Пүмсэний төрөл маань Азийн тоглолтод бол 2 дахь удаа ерөнхийдөө оролцож байгаа. 2 дахь 3 дахь удаага оролцож байгаа юм байна. Тэгээд энэ удаа бас манайхан бол өмнө нь зүгээр Пүмсэ төрөлд орж байгаагүй. Одоо бол яг энүүгээрээ бид нар албан ёсоор ороод амжилт үзүүлнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр бэлтгэл сургалтаа сайн баазаа. Тамирчдын бэлтгэл сургалт сайн баазаагт явж байгаа. Өмнө нь Монгол улсад насан туршидын Аз тивийн аварга шалралт тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй энэ тэмцээнээс Монголын тамирчид 23 медаль хүртэж байсан нь Монголын таеквондогийн спортын хөгжил Аз тивдээ ямар байгааг харуулсан гэдэг. Энэ удаагийн тэмцээн мөн Монголын тамирчдын ур чадварыг дахин нотлох шинэ амжилтын түүхийг бичих томоохон боломж болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн өсвөрийн шатарчдын авраг шалгаруулах тэмцээн боллоо. Чингэлтэй дүүргийн тэмцээнд 200 гаруй шатарчид оролцлоо. Багийн төрөл зохион байгуулагдсан шатрын их нүүдэл тэмцээнд нэг сургуулиас 24 хүүхэд оролцлоо. Сургуулийн авраг шалгаруулах тэмцээний нас тус хүртээ эхний 2 дугаар байранд шалгарсан шилдэг тамирчид урилгаар тус тэмцээнд оролцсон юм а. Чингэлтэй дүүргийн тэмцээн нийслэлийн ерөнхий усралын 24 дугаар сургуулийн анги танхимд зохион байгуулагдлаа. Чингэлтэй дүүргийн их нүүдэл тэмцээн явагдаж байна. Жижил болгон явагддаг. Тэгээд нийслэл хот гэж явдаг юм аа. Чингэлтэй дүүргийн одоо 11 сургууль орж байна. 5 өрөг тоглох баг. Олон давуу талтай. Ямиг хордон нөхгүй, тунгаах, яаран шийдвэр гаргахгүй. Тэгээд тэр чинь альва ямиг жоохон ч гэсэн бодно гэдэг чинь өөр шүү дээ, тийм ээ? Энэ талаараа ер нь сэтгэхгүй спорт шүү дээ. Угаасаа л жоохноос эхэлж тийм одоо энэ 1-р анги гэдэг чинь бол 5-6 настай хүүхэд тэгэл дээш явахаар зэл 18 хүртэл тоглодог. Бүтэн 10 жил ч юм уу их юм сураад ер нь мастер болоод төгсөж байгаа дөө. Уламжлалгын зохион байгуулагдсан тэмцээний дүн гаргахад 1-р байрт 23 дугаар сургууль, 2-р байрт 24 дугаар сургууль, 3-р байрт 50 дугаар сургууль, 4-р байрт 5 дугаар сургуулийн баг тамирчид тус шалгарсан байна. Гар барилдаан гар атгалтын 2026 оны улсын авраг шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголын шилдэг тамирчид оролцож хүч чадлаа үзсэн байна. Тэмцээний аваргууд 2026 онд Монгол улсад төлөөлөн хилийн чандад болох тэмцээнүүд оролцох эрхээ аваад байгаа хэлээ.
Монголын гар барилдааны нэгдсэн холбооноос энэ оны хамгийн том ивент болох гар барилдаан гар хатгалтын улсын аварга шалралт тэмцээн зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот хөдөө оронтгийн байгууллага клубын 203 шилдэг тамирчид гар барилдаан гар хатгалтын насан туршидын ангилал, мастер ангилал, пара насан туршидын ангилал гэсэн ангиллуудаар өрсөлдөж аваргуудаа тодруулсан. Мөн тэмцээний нээлтийн үеэр олон улсын хэмжээний мастер, спортын дид мастерын болж хангасан шилдэг тамирчдад цол зэргийн үнэлгээг нь гардуулан өгсөн бол олон улсын болон улсын шүүгч болсон шүүгч нарт үнэлгээг нь Монголын гар барилдааны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Төмөрбаатарын мөнхөд гардуулан өгч баяр хүргэсэн байна. Бидний нэг талаар баяр шиг те орон нутгуудаас ирээд гар барилдаанд хайртай хүмүүс уулздаг. Тэмцээнээс гадна ийм гэр бүлийн халуун дулаавар амьсгалын тэмцээн үргэлжилж байна. Тийм. Тамирчид хүчтэй. Жингийн ангилууд хасах 60 кг-аас хасах 65, хасах 75, хасах 85 гээд хасах 105, нэмэх 105 хүртэлх ангиллууд дунд тэмцээн баруун болон зүүн гарын төрлөөр зохиогдож байгаа. Бас төрлүүд багш байна. Энэ манай явс нэг пара ангилын шилдэг тамирчид манаас ирсэн байна шүү дээ. Тий, парагийн төрлүүд энэ жил нэмэгдэж орж байгаа. Тэгэхээр парагийн одоо 26 оны дэлхийн аварга шалруулах тэмцээн Нью Дели хотод зохиогдно. Энтгийг зохиогдно. Тэгэхээр тэрэн дээр пара тамирчид маань хүртэл шалгарсан тамирчид нь явах боломжтой болж байна. Энэ тэмцээнд Монгол улсад гар барилдааны спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан, хамтран зүтгэж явсан олон хүн оролцсоос гадна Монголын гар барилдааны анхны мэргэжлийн тамирчид оролцож шинээр гарч ирж байгаа шилдэгүүдтэй хүч чадлаа сорьсон байна. Их сайхан байна. Одоос 15 жилийн өмнө холбоо байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлж байлаа. 2019 онд энэ дүүнэртэйгээ нэгдсэн холбоо гэдэг үйл ажиллагаа нийлүүлээ хамт явж байгаа. Өнөөдөр бид нар улам болуулаа болсон байна. Бидний татсан замаар олон залуус маань хичээлж энэ жил дэлхийн сумын аварга төрлөө Монголоос дэлхийн сумын аваргаас 10 гаруй медаль авлаа. Одоо бид дэлхийн аваргаас дахиад медаль авах тэр сайхан хүсэл эрмэлзэл үлдээд байна да. Өнөөдрийн тэмцээнээс тэгэл ямар байна? Одоо хүн орж байна тийм ээ. Таны хувьд хэдэн килограмм дурсаж байна? Миний хувьд нэмэх 105 кг-д орж байна. Одоо ингээд бас олон жил орсон болохоор сэтгэл хөдлөөд орж байна. Тэгээд энэ чи тамирчдын орцоо үнэхээр сайн байна. Заалт дүүрэн тамирчд байна. Үнэхээр сайхан хөгжиж байна. Энэ спортын одоо анх түгээн дэлгэрүүлэхэд орцсон хүний хувьд үнэхээр баяртай байна. Энэ жилийн тэмцээний бас нэг онцлог гэвэл хөдөө оронтгоос Баян өлгий, Дундгов, Дархан уул, Орхон аймаг, Хинтээ аймаг гээд оронтгийн тамирчид өндөр зохион байгуулалтад оролцсон явдал байлаа. За би 65-д орсон. Эний одоо тоглолтод оров уу? Орлоо. Ямар хүн байна ер? За ер нь бол яг үнэ бэлтгэл сургуультаа сайн игээд бас эцэг хичээл бас болохоор байна. Тэгээ яг одоогийн байдлаар миний хувьд бол мөнгөн медалийн болцоод хангаж байгаа гэж байна. Хэдэн жил ирнэ хичээж энэ спортоор? За ер нь бол нэг ойрын 1 жил орчим болж байна. Юун дээр ер нь гол анхаардаг юм бэ? Бэлтгэл сургуулийн дээр? Бэлтгэл сургууль дээр одоо хамгийн гол нь техник, тэгээ дээрээс нь одоо чэшний улаан гарын одоо булчингийн массаж сайжруулах тийм л зорилготой байна да. За Монголын маань бас паралимпийн одоо пара тамирчид маань өнгөрсөн онд том амжилт гаргасан гэсэн. Тэгээд ер нь бас ойрхон амжилтууд ер нь ойрхон байгаа юм тийм ээ. Ер нь бол одоо ойрхон байгаа гэж бодож байна те. Шинэ залуу тамирчид маань өөрсдөө бас эзэн хичээгээ тийм ээ. Бэлтгэл сургуультаа сайн хийгээд явал ер нь бол одоо дэлхийд гарах боломжтой л гэж бодож байна. Гар барилдааны улсын аварга ямар болж байна? Их сайхан болж байна. Бид нарыг хамруулж байгаад их баярлж байгаа. Хэдэн килограмм дурсан? 65 дурсан. Тэмэх. Тэр ер нь хүчтэй өрсөлдөгч нар ямар байна? Өрсөлдөгч ер нь ширүүн болсон байна шүү. Одоо үед болоод ер нь волейболынхан орж байна. Одоогийн гар барилдааны тэмцээнд ягаад ер нь гар барилдын сонгох болов та ер нь өөрөө ингэж хичээлжсэн үү? Ер нь спортоор сонгосон шалтгаан. Ер нь бол би бол гар барилдаанаар олон жил хичээлж байгаа. Тэгээд өнөөдөр ингээд улсын аварга болгонгууд тэгээд ирээд оролцлоо. Хэд орчихсон бэ? Өнөөдөр бол 4-д орсон. Өмнө ер нь ямар тэмцээнд амжилт гаргаж ирв? Өслийн бэрхшээлтэй иргэдийн нөхөсөг тэмцээн болж ирсэн. Тэрэн дээр одоо байнга нэгдүгээр ордог байсан. Дараагийн тэмцээнд авраг болоорой. За баярлалаа. Оронтгийн багуудаас Дундгов аймгийн баг чамлахааргүй амжилт үзүүлсэн байна. Тодорхойлбол 11 тамирчин оролцсноос мөнгөн медалийг Дундгов аймгийн Дэрэн сумын уугуул Төмөршөө клубын тамирчин Дэшиг сүрэнгийн ганд бол хүртсэн бол мөнгөн медалийг Дундгов аймгийн Говьхтой сумын уугуул Төмөршөө клубын тамирчин Адуучин залуу мөнх жаргалын Адиасрын хүртсэн байна. Харин хүрэл медалийг Дундгов аймгийн Сайнцхан сумын уугуул Засаг даргын тамгын газар Төмөршөө клубын тамирчин Амар Төвшингийн Цэвэлма тус хүртсэн байна. Аймгаас орж байгаа 11 үйл байгаа. Хэдэн килограмм дурсаж байна? Хасах 75. Тэмцээн ямар хөө болж байна? Тэмцээн бол өрсөлдөөтэй дажгүй явж байна уу? Бэлтгэл ер нь хаана базаа хэрхэн базаасан? Бэлтгэл нэг сая хийгээ бэрсэн.
Ер нь тэмцээнд орох юм. Ямар өнөөдрийн тэмцээн ямар болж байна? Өнөөдөр тэмцээн гоё болж байна уу? Энийг зохион байгуулж байгаа хүмүүс танд үзэж байна. За энэ тэмцээнд одоо тэгээд бүгдээрээ сайн амжилттай оролцоорой гэж хэлсэн. Хүчтэй өрсөлдөөр нь ямар байна? Хүчтэй байна. Таны ер нь тавьж байгаа зорилго ер нь цаашлаа ямар байна? Би өөр цаашлаа чаднаа л гэж. Гар барилдааны спортын Дундгой аймаг шинээр хөгжиж буй спортын төрөл бөгөөд 2025 онд салбар холбоогоо байгуулж аймгийн аврах шалрах анх дугаар тэмцээнэ амжилттай зохион байгуулсан. Ийхүү 2026 оны улсын аврах шалрах тэмцээнд багаараа оролцож туршлага хөрөмтлүүлсэн тэмцээн болжээ. Монгол улсынхаа аврах шалрах тэмцээний англи бүр төрүүлсэн тамирчид 2026 онд эх орноо төлөөлөн олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхээ энхүү авсан байна. Бид өнөөдөр болсон үйл явдлын мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.